Зохиолч Сармангийн Амина. Бурхан ялалдаг юм а. Өгүүлэг. Хүн гээч нь амьдралаас суралцаж ухааны хүчгийг тайлдаг юм болов уу та. Би 47 настай дээд боловсрал эзэмшсэн эхнэр хүүхэдтэй нэгэн залуу. Ширээн дээр минь хугас шил архи харагдана. Өөртөө хундаглав. Өөрийн эрэхгүй нүд нулимсаар дүүрлээ. Өршөө хадмэж минь. 20 гарах насандаа годгор шар охинд ухаангүй дурлаж гэрэлсэндээ. Эл охин одоо миний хань. Хоёулаа хөдлөлцөжгүйгээд амьдрал гих өндөр босох руу алхсан. 30 нас шүүрэх хавцаа хань жил үр хүүхэд хэдийн хэвийн байх ёстой мэт санагдаж амьдрал барзааж ирэх намрууд угдсаар. Эхнэр минь айлын баг охин болооч тэр дураараа бас ааштай л да. Заримдаа төвчхийн аргагүй. Би ч өмнөөс нь хэрэлдэн хашгирна, заримдаа бүр гар хүрчдэг байв. Энэ нь даамжирсаар жаахан уурал хөрвөл хандаа омогдон хашгирч хаа хамаагүй таарсан зүйлээрээ цогтөг болчихжээ. Доромжлох, гутаах бол энэ үхэнд. Өөрөө ч тэр тамллаа байх ёстой мэт эндүрч явж. Эмэгтэй хүнд тэр тусмаа эхнэртэй гар хүрэхээ юмн чинээ бодсонгүй те. Ай хөрхи. Одоогоос 4 жилийн өмнө хадам ээжийн бие муудлаа. Бүгд очив. Гэтэл зөвхөн надтай уулзахыг хэвтэрт байгаа тэр хөгшин хүссэн их л цочирдуулж билээ. Нүдэндээ дүүрэн нулимстай над руу ширтэж угаад ийхүү хэлсэн юм да. Хүрхэн минь. Хүү минь те. Өдөр хоногоо хүлээсэн хөгшин би одоо юу хүсч буйг мэдхүү. Чамайг аваад хамтдаа авсандаа ормоор байна. Гэхдээ гинт миний зүрх салганчглаа. Тэр бэрэ цааш нь би амар явж чадахгүй нь. Чамд маш их гомдох юм. Яаж хайрлаж өсгсөн охин билээд. 4 хантай гэрт хүйтэн өвлийн шөнө охиноо хуурайлахдаа даарчихвээ гэж бурханд одсон өвгөн маань хүнжлөө толгой дээгүүрээ нөмөрч тэр дулаахан хүнжлийн элчинд нь охиноо хуурайлдаг байсан. Өвдчихвээ, зовчихвээ гэж өвгөн бид хоёр хайрын дээдээр бөөцөлж өсгсөн дөө. Тэр жаахан хөл, алгын чинээхэн царай, аашилж инээж буйн одоо ч нялхаараа. Гэтэл чи яаж хатуу гар хүртээч хараалаар тамлаж зовоож чадж байна. Чиний гарын элдвэр болох гэж охиноо өсгөө юу. Охин маань зовлонгоо надаас нуудаг. Гэвч эхийн сэтгэл мэддэг юм. Тэртээ одсон аав нь Тэнгэрийн орноос чиний үйлдэл бүхнийг хараад яаж гомдож буй болтоо. Эцгийн алганд багадсан тэр жаалхан биеийг хөх ирээн болгочхоод чи өөрийгөө эр хүн гэх үү? За яах вэ? Энэ миний эцсийн хатуу үг. Ирэнтэй бараантай замланд ханаа олж чадаагүй миний охиныг эз тоссон байх. Гэхдээ хайрын аз гэж буй хүрхэн минь. Хорвоогийн жамаар би одоо буцна. Охиныхоо маргааш нөгөөдрийг бодохоор сэтгэл амар нүд анж чадахгүй.
гомдлоо тэгээд Тэнгэрийн оронд хөгшинтэйгээ уулзахдаа миний юу гэж хэлхийг мэдэж байна уу? Бүсгүй хүнийг таржлах тусам Бурхан чамайг ялалдаг юм шүү дээ. Аж зээ нарын минь эцэг юм болохоор чамд хорсож үзэн ядахгүй. Гэхдээ охиноо бодохоор чамтай л хамт тийшээ явмаар буй. Маргааш намайг болжхон нөгөөдөр охины минь таржлаан тэнд надад сонсогдно. Яг ингэж бодоод тайван байж чадахгүй тарчлана. Чи бас намайг ч тамлана. За тэгээд гартаа гэж хэлж билээ. Энхүү удсангүй хадам ээж минь Бурхан болсон доо. Тэгтээ хамгийн сүүлийн амнаас нь гарсан үг гартаа. Хадам ээж өнгөрснөөс хойш би эл амьдралыг тэр чигээр нь ном адил уншихыг хичээсэн. Орой руу ортол, зүрх рүү хатгатал хатуу хэлээд оджээ. Ээж минь. Түүнээс хойш 4 хавар улирчээ. Хань минь 40 илүү насандаа нэрайлж, гарт минь гангадахаар, хошуунд минь ариутахаар хөөрхөн охин төрүүлсэн. Би их нэртэй гар хүрхээ бүр болсон. Хань минь аашлаад л, хашгираад л, заримдаа намайг эл дүртчихнэ. Харин сэтгэл минь надад одоо чиний ээлж хэмээн шивнэдэг юм. Аашлаж гүжүүдэлчгээд энгэрт минь хошуугаа наагаад тайван гэгч нойрсож буй ээжийн охин аавын үрийг би яаж гутааж, харааж, доромжилж хатуу гарыг хүртээдэг байв та. Болдгсон бол хэлсэн амрууга баасчигч, хийсэн үйлдэл бүрт энэ сарвууга бяцартал нь нүтгсэнтэй. Хайрын сайхан онжилүүдэд ханийхаа нүднээс харамсалд шүүгдсэн гашуун нулимсыг хичнээнч урсгавта. Бурхан намайг, ганцхан намайг л яллагай, хамаагүй, би айхгүй. Хатуу ялыг зөөлрүүлэхийн тулд үлдсэн гих амьдралдаа хичээх. Энэ миний амьдралын том сургамжаа. Авсантаа аваад орчихмоор байна. Гартаа гэх ээж таны сүүлчийн мөчөд хэлсэн үгс амьдралд ямар их ухаарлаг өгдөв. Хизээч ойлгохгүй. Цэвдсэн сэтгэлд ганцхан үг инхүү. Та хоёр минь Тэнгэрийн орноос харж байна уу? Амбул маань нэмэгдээд хөөрхөн охинтой болсон. Бяцхан охиныхоо тэр хөөр баяслыг харахаар том болоод авирэгт араатны гарт оччих юм биш үз хэмээн бодож бачуурхад ээж таны авсандаа чамайг аваад ормоор гэх үг ариун байж, болоогүй учралд яаран байж, ирээдүйн тэр хүргэн миний залуу насны хахирыг харуулна гэж бодохоор отооч алалцахад билээ. Ингэж л охин үрээ хайрлаж хамгаалж өрөвдөн. Аав, ээж, та хоёрын минь ийм гэгэн хайрыг би тарчлааж байсан гэж бодохоор уучлаарай, бас гүнээ өршөө хүргэнэ хэмээгээд гашуун архийг нэг хөнтөрчөв. Ер нь
Хүн гэж адгийн араншингаа хажуудах хандаа гаргадаг юм билээ. Хатуугаар дайрч харгас үйлдэлийг үзүүлдэг. Гэтэл тэр минь ээж авийн амин сүнс шиг хайрлаж өсгсөн, хайраа шингээсэн, дэлбээн гүйцэж өнгө алгалсан үнд сайхан цэцгсийн арчаагүй ирчүүд бид дэлбээг нь нэг нэгээр нь таслахгүй бүр чимэх чимхээр нь тасар татж тамалдаг юм байна шүү дээ. Зоо татчаад охиныхоо өрөөнд орлоо. Жаахан нялх охин үр минь үнэгчлэн унтна. Өөрийн эрэхгүй. Үр минь. Охин минь. Сайн л хүнтэй хувь заяагаа холбоорой хэмээн чихэнд нь шивнэлээ. Бурхан минь. Ханаа зовоож байсны минь хатуу яллаарай. Хойд насны ил шийтгэлээс би зогтохгүй. Охиныг минь л сайн хантай болгож өгөөрэй. Хагэрдсан хатуу ялыг минь надад өрүүлж хариуд нь охины минь хувь заяаг жаргалаар бэлхүүлж зөөлрүүлж өгөөрэй. Гуй. Бурхан минь. Ээж аав минь өршөөгөөрэй. Хизээ хойно та хоёр дээрээ очих хөв үгүйч тамийн ялаа бүрэн эдэлчихэд нүүр бардам Тэнгэрийн хаалгыг тогших болно. Охины минь л ирээдүйн сайн ханыг илгээж явуулна. Охин үр минь. Ивэдэ. Нялхаараа юм шүү дээ. Бас ханыхаа сэтгэлийн хэн гүнд зүрхнийхээ цохилтын тоогоор өршөөл ирнэм. Зохиолыг бичсэн Сармангийн Амина. Уншсан Эрхэнбаярын Баддорж.